10 дугаар сарын 3-ны өдөр Герман Монголын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл амжилттай дуусч хамгийн сүүлчийн автозам буюу партизан Батсүмбрийн чиглэлийн 29.3 км хатуу хужилттай автозамыг ашиглалтанд оруулан нутгийн иргэдэд хүлээлгэж өглөө. Энэ төслөөр өмнөх жилүүдэд Төв аймгийн Жаргалант Борнуур партизан чиглэлийн автозамуудыг хатуу хужилттай болгож төвийн замтай холбосон юм. Борнуур Жаргалант Батсүмбэр сумууд нь Төв аймгийн хамгийн олон хүн амтад тооцогддог юм. Автозам барилгын ажлыг гүйцэтгэсэн компани хамт олон болон Батсүмбэр сумын иргэд удирдлагууд сонгон архин дүүргийн төлөөлөл, зам тээврийн сайд мэрэгжилтнүүд болон улсын их хурлын дэд дарга Төв аймгаас улсын их хурлд сонгогдсон эрхэм гишүүн энх болд нарын зочид төлөөлөгчд ирсэн юм. Тэгэхээр энэ сонгон архин дүүргийн Жаргалант тосгон Төв аймгийн Батсүмбэр сум хоорондын 29.3 км хатуучлалтай зам өнөөдөр ашиглалтанд орж байна. Энэ замыг 2 жилийн хугацаанд энэ бүх хятадын төмөр замын 1-р группийн одоо хамт олон барьж байгууллаа. Зам маань бол одоо 2 жилийн хугацаанд одоо графикийн дагуу өндөр одоо чанартай баригдсан гэж одоо орон нутгийн удирдлагыг үзэж байна. Өөрөөр хэлбэл зам баригдлын явцад энэ л тавьсан эдгээр одоо ICT группийн хамт олон хяналтын хамт олонтой бас хамтарч ажилласан. Тэгээд энэ утгаараа бол одоо замын маань чанар сайн болсон гэж үзэж байна. Энэ зууны хугацаанд олон удаа одоо бороо үер бууж энэ замын ажлыг одоо бас мөн чанарыг бас одоо шалгасан. Ийм бол үзүүлэлт болсон. Автозамын нээлтийн ажиллагаан дээр Монгол Ардын намын дарга улсын их хурлын дэд дарга энх болд энэхүү бүтээн байгуулалт анх хэрхэн шийдвэрлэгдэж байсан түүхийг дурсан юм. Тэрээр анх холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар Германы хөгжлийн агентлаг Монгол улсын хөгжилд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхээр шийдээд хөнгөлөлттэй зээлийн их усврыг эрчим хүчний салбарт олгохоор Монголын засгийн газарт санал болгосон. Тухайн үеийн засгийн газар тэр саналыг авч хэлэлцээд бид эрчим хүчний салбарт энэ хөнгөлөлттэй зээлийг авахаас илүү ач холбогдолтой замын салбарт тэр тусмаа Монголын нийт хүн амын 50% нь оршин сууж байдаг нийслэл хотынхоо хүнсний хангамжийг сайжруулах зорилготой дэд бүтцийг бий болгоход ашиглая гэдэг саналыг гаргахад Германы тал зөвшөөрч энэ зам баригдах анхны эхлэл тавигдсан төвхтэй. 2012 оны 1-р сард Германы сэргээн босголт Зээлийн банктай Монгол улсын холбогдох төр засгийн байгууллага, засгийн газрын байгууллагууд Батсүмбэр, партизан, Жаргалант, Борнуур гэсэн сум суурин газруудыг Аз, Европыг холбосон босоо тэнхилгийн төв замтай холбох энэ гэрээг байгуулж улсын их хурлаар сойрхон батлуулж Монголын талаас гаргах хөрөнгийг тухайн жилийн төсөвтөн суулгуулж энэ ажил эхлэж байлаа. Жаргалант Борнуурын замыг бид өмнөх онд хүлээн авсан. Одоо энэ төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хамгийн сүүлийн зам болох партизан Батсүмбрийн замыг хүлээн авч байна гэсэн юм. Зам бол үнэхээр Монгол улс шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй ийм улсын хувьд бол хөгжлийн одоо гол тогтцоо асуудал бол яахын аргагүй мөн. Энэ их өргөн удам нутаг дэвсгэртэй улс орны хэмжээнд оршин сууж байгаа иргэд олон түмэн бол ямар ч байсан амьдрал ахуйн хэрэгцээнээс ихсүүлээд төв суурин газартайгаа холбогдох ийм зайлшгүй шаардлага бол байдаг. Энэ бүгдийг бол зам тавьснаар зам одоо бий болгосноор цаг хугацаа хожиж, хөгжил хожиж, хүмүүсийн амьдрал илүү их одоо үр ашиг хожил бий болох ёстой гэж бид бол ингэж боддог юм аа. Тэгээ өнөөдөр ч гэсэн энэ Төв аймгийн Батсүмбэр суманд бол Германы сэргээн босголт Зээлийн банкны хөнгөлөлттэй зээл за мөн бас Монголын талын одоо тодорхой хэмжээний хөрөнгө орсон энэ замыг одоо ашиглалтанд авах арга хэмжээ болж байна. Энэ бол 2011 оноос эхэлж Германы засгийн газраас Монголд санал болгосон энэ хөнгөлөлттэй зээлийн их усврыг ашиглаж Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах зорилготойгоор тавигдж байгаа зам. Жаргалант Борнуур 2 суманд бол 87 км зам тавигдаад ашиглалтанд орсон. За өнөөдөр бол энэ 30 км Батсүмбэр сумын одоо энэ зам бол ингээд ашиглалтанд орж байна. Энэ үеэр улсын их хурлын дэд дарга Мегомбын энх болд Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн сурагчдад шатрын танхим байгуулснаа хүлээлгэж өгсөн. Энх болд гишүүн энэ хичээлийн жилд Төв аймгийн 27 сумын сургуульд шатрын танхим байгуулж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд энэ ажлынхаа эхлэл болгож Батсүмбэр сумын хүүхдүүдэд шатрын сурах бичиг, сургалтын ээж бүрэн хэрэгсэл бүхий шатрын танхим хүлээлгэж өглөө. Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 1100 гаруй сурагчдын хөгжилд түүнээ байгуулсан шатрын танхим хувь нэмрээ оруулна үзье.